Ясан сүнс. Хүмүүний ясан сүнс нь биеийн эрхтнийг тогтоон барьж буйтай адил үйл хэргийг гүйцэтгэв. Зөвхөн ясыг оршон тогтоохын тулд ясан сүнс байдаг гэж муухарлах үрс бий. Тулгуур эрхтнүүдийн орон зай дотор орших сүнсийг ийн нэрийддэг. Хүмүүний биеийн ясыг зөвхөн эцгийн удам буюу ясан талаас бүрддэг гэж ойлгодог. Гэтэл эхийн талаас хүртэл ясны хэм бүрдэл ясан бие өөрөө үүсэх боломжтой. Эхийн ясан талын үгэд эрчим мэдээллийг нь шигтгээд хаанаас ямар эрчим амь доор тэдгээрийг нэгдэн бүрдүүлэх вэ гэдгийг эцэг талын удмынх нь тогтоон бүрдүүлж болно. Эцэг талын үгэд эрчим мэдээллийг нь шигтгэн нэгтгээд ямар оршихуй, орон зайнаас ямар эрчим болон амин дор нэгдэн бүрдүүлэх вэ гэдгийг эцэг талын удмын үгэд тогтоон бүрдүүлдэг. Ясан сүнс үндэс хүрдтэй холбоотой үеийг хийдэг бөгөөд ясан биетэй хамт оршихдоо дэлхий дээр ямар эрчмийг сурч өөрийн арга барилаар юуг хэрхэн бүтээн орших вэ гэдгийг илүү ихээр дүүрэгдэг. Зарим хүмүүст их талаас ч ясан сүнс ирэх боломжтой. Хүмүүн төрөлдөө ямар уур ухаантай байхыг ясан сүнс тогтоох эрх мэдэлтэй байдаг юм шүү. Навтад байгаа хүмүүсийг өөрсдийн таньж мэдснээр буюу жишээ нь ардын домч нар бол хий, шар, бадган хэмээх бисээр хуваана. Хуйлч буюу дэнсийн үрс бол ялтан, сэжигтэн, хэрэгтэн эсвэл хэрэгт холбогдолгүй гэх зэргээр сэтгэл зүйчид бол үрсийг баярламтгай, гунамтгай, дүйнг гэх зэргээр ангилагддагтай адил сүнс бүхэн өөрсдийн үйл хэрэг, зорилго, эрдэм ухаан, ур дуй, чадвар хийгээд дүр төрхөнч өөр байна. Урагт дөрвөн мөч урган бий болох үед ясан сүнс буун ирж эхийн өржвийн хүрд эсвэл үндэс хүрдээр дамнаж хевлийд ордог. Ясан сүнс болон ясан төрлийн сүнсүүдийг чулуу, мод, хөрс шорооны эрчмүүд тэтгэдэг. Ясан сүнсээ тэтгэж байна гэд холтос мэрээд чулуу долоогоод сууж болохгүй. Гэтэл шороо, чулуу, мод зажилж иддэг. Идэхийг хүсдэг хүмүүс байдаг. Тэгж идсэн ч тэдний биед хор уршиг гардаггүй. Учир нь ясан сүнсний эрчим хим ихтэй үрсийн онцлог тийм байдаг юм шүү. Нээрээ тийм зарим жаахан үрс шороо их иддэг. Ясан химээ бүрдүүлж дөнгөөгүй буюу майгдуу үрсийг элсэн дээр суулгадаг нь хөрс шорооны эрчмийг өөрөөр нь ахуулан шингээж буй нэг хэлбэр. Өдгөө ийм үрс тун их бий, та нарын амьдардаг орон сууцны цемент, ханыг мэрж ховхлон иддэг үрс бий. Өөрийн мэдэлгүй хөрс шорооноос атгаад идчихдэг. Энэ бол ясан сүнсний эрчим хим болон тулгуур эрхтнүүдийг тэтгэх шим дутагдан байгаагийн шинжээ. Шил иддэг хүмүүс байдаг, тэр бас адилхан нуу буурлаа. Шил иддэг нь өөр ухаан бий. Хород үйл хэрэг урхагшин бий болж болзошгүй учраас та нарын хар бол гажиг үйлдэй, бидний хар бол содон үрс дотор л багтана. Ясан сүнсний дутагдсан эрчмээ нөхөж авахын тулд тэгж идээд байна уу өгдөө? Шороо иддэг үрс ясан сүнсний үүлийн идэвхжил ихтэй учраас тэгдэг. Тэр нь ухамсар биедээ хүрээд түүнийг мэдэхгүй бол амьдарч болохгүй мэт бодогддог. За тэгвэл ясан сүнс хэд буруу идэвхжсэн, эрчмээ буруугаар тогтоон ихтүүлсэн үрс бий. Тэдний арьс их хатуу, хөдлөх үе мөчүүдээр нь цус шүүрнэ. Эд эсүүдийн шингэн нь идээ болж гоожно. Амин дэм гих эдийг буруугаар хэрэглээд буй үрс модон биетэй болоод байна. Тэр үрсэд зарим шим дутагдаж, зарим шим ихэддэг. Цааш дамжирвал арьсан дээр нь юм ургах болов? Улан бүр хатуурнуу гэхээс өөрөөр хувирахгүй. Зарим домч нар ийм үрийг зарцаамал биетэн хүн гэдэг. Лааны тосоор гадуур нь зарцаасан мэт байдаг ба хөдлөхөөрөө зарцсан тос нь хагарч буй мэт цуурж, идээбээр, шүүс гоождог тун хэцүү өвчин шүү.
Ясан сүнсэнд агуулгаддаг мэдээлэл дотор эцэг өвгтийн удамшлын мэдээлэл илүүтэй буй. Эрчмийн ширхгээс нь аав нь ийм байсан байна. Өвөө нь ийм байсан байна гэд дээш 14, 32, 64 үеийн мэдээллийг унших боломжтой. Дийлэнхдээ дээд эцгүүдийн мэдээлэл хадгалагдсан үлдээд байдаг. Эцгийн эцэг гэж тоологдож мэдээлэл хадгалагдаж үлдэнэ. Эмэгтэй хүмүүний ясан сүнсний эрчмийн мэдээллийг барин авч уншвал мөн л ямар эрдэмтэй аль нутагт байсан, ямар үйл хэргийг дүүргэсэн бэ гэх мэтээр эцгийн мэдээллийг унших боломжтой. Ясан сүнсний өөрийн дүр бол хэдэн мянганаас нэг удаад эхийгээ дуурайсан. Бусад үед эцгийн дүртэй төстэй бөгөөд тухайн хүмүүний нартад дүүргэж буй мэдээллүүдийг хадгалдаг. Тэгэхдээ эцгийн дүр гэдгийг арга ба бэлгийн аль нэг дүрийг нь гэж ойлгоорой. Өсвөлөн боожиж буй насанд хүрээгүй өрсөд бол ирээдүйд хүрэх 25-аас 32 нас хүртэлх тэр хоорондын ирээдүйн биеийн галбар нь төстэй байна. Энэ хугацааны дотор хүмүүний дүр тэгж огцом өөрчлөгддөггүй. Өндөр болох учигтай бол тийм өндөр байна. Махлаг болох бол махлаг байна. Дүр төрх нь аавын бодит эсвэл сүнсгэл дүртэй төстэй байдаг. Хинийхэн сүнс ясан сүнс болон ирж байна вэ? Хинийхч байж болно эцтэй бурлаа. Хинч ирэн төрж болно. Эхийн талын дээд үеийн нэг сүнс төрж болно гэсэн үг эцтэй бурлаа. Тийм ээ. Эрэгтэй хүмүүнд эхийн талынх нь нэгэн эмээ ясан сүнс болж ирэх үү? Бүрдлээр дагаад эцэг талын мэдээллийг нь агуулад ирж болно. Жишээ нь нэг үр дээр их талын өөрөөс дээш 12 дахь үеийн эмэг нь ясан сүнс болон бууж ирэхдээ тэр махан бид өөрсдийн дүүргэх учигтай үйл хэрэг нь тэр үрийн эцгийн гэх мэдээллийг хадгалж орших учигтай. Ингэж буулаа гэхэд тэр үрийн аавын дүртэй төстэй дүрд хувраад 25-аас 32 насны биеийн галбартай. Мөн өөрийнхөө урд төрлийн болон дээд эцгүүдийн мэдээллийг сүнсэндээ хадгалан ирнэ. Ингэснээр сурах учиртай эрчим мэдээлэл өсвөлөн боожих, үтэл боллоо гэхэд өөрчлөгдөх дүрийг хариуцаж нөхцөл бүрэлдсэн үед эцгийн хэмээх мэдээлэл нь гарч ирнэ. Тэр мэдээллийг бид орших бусад сүнсүүдтэй дамнуулнаа. Ясан сүнс дээр хэдэн үе хүртэлх мэдээллийг агуулж болох вэ буурлаа? Зарим удам 64-өөс дээш удмын мэдээллээ дамнуулна. Зарим нь 32 хүртэл үеийн мэдээллийг дамнуулна. Ямар овог отог хүртэл үүсч болсныг удмын мэдээллээс уншиж болдогч ясан сүнс доторх мэдээлэл тэгж л шийдэгдэнэ. Үүнийг ясан сүнсийг үүсгэж буй өвгөд мэдэн шийдэж байдгүй буурлаа. Удмын хэр өндөр хэмжээнд ямар цар хүрээний хүчин дор оршиж буйгаас шалтгаалаад 64, 126, 216, 324 үеийнхнийх үү гэх мэтчлэн тоологдно. Хөх толботой удам өөр нэгэн хөх толбогүй удамтай нийснээр ясан талын сүнсний мэдээллийн чанарт өөрчлөлт ордог болов буурлаа. Үгүй ээ, бусад орны үрстэй нэгдэн нийлэх эсвэл бүр дорд удмын үрстэй нэгдэн нийлсэн ч ясан сүнсээр дамнах тэр удмын мэдээлэл хэрхэвч өөрчлөгдөхгүй. Хамгийн дээд буюу эхлэл хүртэлх хэм хэмжээг тогтоохдоо удмын мэдээллээ хэр нууж байна вэ? Хэр хадгалж байна вэ? Ямар мэдээллийг хүмүүсээр уншуулдаг вэ? Ямар мэдээллээ тэр сүнсээр дамнуулдаг вэ гэхээс улбаална. Мөн удам угсаагаараа тэнгэрт ямар хэмжээний хэрэгэм зэрэгтэй оршиж буйгаас хамаарна. Удам угсаа нь өндөр байх тусмаа мэдээлэл төдийчнээ бусдад уншуулахгүй тулд хаах нь илүү байна. Тийм бидтэй буурлаа. Илүү байх бөгөөд унших боломжтойг нь эхлэл хүртэл нь дэлхийн үүсэх үеэс овог отгынхоо мэдээллийг удамдаа дамнуулах боломжтой.
Өөрөө уншвал язгуур хүртлээр унших боломжтой юм байна тийм ээ бурлаа. Боломжтой мөн чадвартай. Үр жиний ясан талын мэдээллийг ямар нэгэн эрх үүрэг дор нэг үр уншлаа гэхэд 32, 64 дэх үе хүртэл уншлаа гэхэд түүнээс дээшхийг нуухаар бол уншуулахгүй хаадаг. Өөрийн удам угсааны мэдээллийг бүрэн уншсан үрс гэвэл өдгөө 1-2 л байна. Унших чадварыг бүрдүүлсэн бол эрхийг олгоно. Хөх Монголын үрс дотор тамгагүй хүмүүн гэж байхгүй. Тэнгэртэй холбогдсон мөн холбогдох ямар үйлсийг дүүргэх тухай тамга нь хүмүүн бүрт бий. Түүнийг ямар хүмүүн хэрхэн, хаана, хизээ, ямар цаг хугацаанд унших вэ гэдг нь л чухал. Ясан сүнсний үйл. Ясан сүнс нь эсүүдийг хооронд нь холбох, эсийг бүрэн бүтэн байлгах, ясны нэг эс дотор хүртэл эсийн яс болоод тогтож байдаг хэсгүүдтэй. Ясны эс дотор хэлбэр дүрийг нь тогтоож тэдгээр нь зарим үед хуваагдан задраад эсээ тэтгэн оршдог. Цагаан бөөмс нь ясан сүнсний эрчим хэмтэй холбоотой юм шиг санагддаг. Холбогдноо. Улаан эсийн эрчим хэмтэй бас холбогдох уу? Холбогдохгүй бидтэй бурлаа. Холбогдно. Цус чинь хаанаас бүрэлдэн бий болдог юм өөр? Чөмгнөөс. Тэр дотор юу байна? Энэ сүнсүүдийг махан биеийг хооронд нь нэгийг нь ч энэ зөвхөн үүнийх, тэрнийх гэж тунгааж болохгүй. Эдгээр цусны улаан эс, цагаан эс, булчингийн эс, арсны эс гэд бүгд 5 сүнстэй хамааралтай. Учиг юунд вэ тэр? Эс дотор тавуулаа байгаа гэсэн үг шүү дээ бурлаа. Тавуулаа байгаа арга бие дотор энэ сүнсүүд, эсүүд, эрчмүүд, үйл хэрэгүүд, үйл хөдлөлүүд бий учраас мөн ямагт тавуулантай бүх эсүүд холбогдож буй учраас хэрхэвч ялган салгаж болохгүй. Давамгайлах утгаараа улаан эс, цагаан эс, шимт эсийн аль нь ч бай хэн болон холбогдох учиг нь хэр ариун байна вэ гэдгээс хамааран энэ нь тэр сүнстэй илүүтэй холбогддог юм байна гэж тунгаах хэрэгтэй. Ясны хорт хавдар байлаа гэхэд түүнийг нь ясан талын өвгдөөс ирсэн эрчим эсвэл ясан сүнс бохирдсон, гимтсэн, зайлсан гэж тайлбарлах нь их байдаг. Ер нь цусан талын өвчлөлөөс ясны хорт хавдар үүсэх боломжтой юу бурлаа? Боломжтой. Үүнийг ясан удамтайд шууд холбон тунгааж болохгүй. Зарим үед цусан талаас ирсэн сүнсүүд байгаа шүү дээ. Ясны эс аравдан хавдар үүсчээ гэхэд ясан сүнсний хэм нь буруу эрчмийн хувиралд ихсснээс үүсч болно. Мөн цусан сүнсний хэмийн өөрчлөлтөөс үүсч болно. Давуу байх нь ясан сүнс байна. Хэрвээ цусан сүнс давуу байвал цусны эс аравдах, нэг нэгнээ задлан хэмхчих өвчин болно. Ясан сүнсний эрчим хитийдэх эсвэл дутмагших зэрэг нь илэрлэл нь юу байх вэ? Бурлаа. Эхлээд хүмүүний ноён нуруу гудайн төвчээр алдагддаг болно. Багахан зүйл дээр дүрсийдэг болно. Мөн гэр дотроос биеэс идүүд алдагдах явдал цонхлон үзэгдэнэ. Ойр ойрхон юм хулгаад алдна. Гарзын өвд нэгдсэн мэт болно. Биеэсээ гараад утсан юм олзлогдсон ясан сүнсийг чөлөөлөөд авчирлаа гэхэд алдсан эрчмийг нь яаж хурдан нөхөж өгөх вэ бурлаа? Зөвхөн сүнсэнд нь хамгийн сайн тэтгэж болох үйл бол модноос гарах үндэсний эрчим гих модноосоо илүү хүчтэй, эрчимтэй, шимтэй бие түүнийг нь дамнуулах хэрэгтэй. Загийн эрчим байж болно. Махан биеийн хувьд дөнгөвл чулуун тагш эсвэл модон тагшинд идэ ундаг хүртэж байх хэрэгтэй. Ясан сүнс махан биеийн хоол хүнснээс шим дижээлээ авч чадахгүй бол биеэсээ гарч болох уу бурлаа? Тэгж их гарахгүй. Арх масууруулах бодис, бузар юм уу хар муу эрчимтэй эсвэл муу тарны шившлэгт домын идэ ундаа ууж
хүртэх зэргээр сүнсний орон зайд халтаж болох үец тохиолдолд л гарч болно. Ясан сүнсийг хамгийн их дэмэндэг эдийн сүү цагаан эдийн дотроо хамгийн цагаан буюу ясан цагаан эдээ байж болно. Борив тойгны шүл юм уу хавирганы толгойг нунтаглаад чансан цай байж болох уу? Эдгээр нь сүнснээс гадна биеийн ясуудыг тэтгэн үедтэй буурлаа болноо. Тэтгэж оршино. Аливаа зүйлийн үндсүүд сайн гэж ойлгож болох уу буурлаа? Болноо. Ямар нэгэн өвсний шимт хэсэг нь үндэсний яг дээхэн талд байрлах шилбэн дотор байдаг. 5 сүнс дотроос ясан сүнсний үүлийг орхигдуулаад бусад сүнсний үүлийг дүүргэсэн бол сүгэлд дэнслэгдэхдээ ясан сүнсийг задлах уу буурлаа. Задлаад ясан сүнсийг дараагийн төрөлд зэхэн бэлддэг. 5 сүнс бүгд үйлээ бүрэн дүүргэж байж нэгдэн гэсэн үгөө буурлаа. Тэгж гимэн цулаараа нэгдмэл оршино. Ясан сүнсний эрчим хэмтэй тохирохгүй эрчим хэмтэй цусан сүнс байвал яах вэ? Ийм тохирохгүй хоёр сүнс нэг биед ирж төрвөл аль нэгнийг химийг дарах тохиолдол байж болох уу буурлаа. Болно. Ясан сүнсний хэм нь цусан сүнсний хэмд дарагдвал ясан сүнсэд хамаарагдах эрхтний үйл ажиллагаа хэвийн хэмжээнээс бага, өсөлт нь удаан, мөн ясны бэхжилт нь сул буюу хугарамтгай шинжтэй байна. Ясан талын өвгдөөс тамгатай байг. Тэгээд тамгаа танихгүй байвал ясан талын өвгөд тогшрохоор хөл гарыг нь хуглах, ясыг нь барьсан гэмтэл өвчлөл үүсгэдэг гэж ойлгож болох уу буурлаа. Тэгж ойлгож болноо. Тарих нуусны өвчлөлтэй хүмүүс их төрж байгаа. Тэр өвчлөлт мэдээлэл нь ясан талаа дамнаж ирсэн байх илүү боломжтой юу буурлаа. Тархины саажилт гэх мэт ясны өвчлөлтэй үрсийн 60% орчим нь эцэг талаас буюу ясан сүнсний өвчлөл байх магадлалтай. Ховсоор ангаах үед дээшээ авч явлаа гээ. Ястай холбоотой өвчлөл давамгаалж үүснийг онцлоод засахтаа бүрт чон одон гэр буюу эр амин чанартай оддын туяаг ашиглавал илүү дээр байдгүй буурлаа. Эр амин чанарын одод гэхээсээ ямар нэгэн гаргисын эрчмээр тэтгвэл буюу засвал илүү байдаг юм шүү. Багдан сүнсэн гимтээд ч юм уу аймгаа болчихсон хүмүүн байлаа гэж бодъё. Тэр тохиолдолд эр амин чанарын одон гэрийн эрчмээр тэтгвэл илүү юм байна тийм үү буурлаа? Тийм ээ. Ураг төрлийг бий болгохдоо ухаан нь дамнадаг гэдэг утгаараа цусан сүнсээ илүүд үздэг юм биш үү? Маш ухаантай мөртлөө биеийн хөгжилд ороо байх нь хамаагүй юу гэсэн утгаар асуух гэсэн юм аа. Эсвэл дайнгүй инх тогтун цагт хамаагүй гэж үзээд байна уу? Үгүй эцтэй буурлаа. Үгүй та нарын дунд ноёлох эрчмэд тэгж тараад байгаа нь тэр. Тэгтэл энэ нь бэлэг ертөнцийн аль тал нь хоёулаа дээдлэгдэн оршиж байгаа. Алтан ургийн ястай хүмүүн өөр буурай удмын эсвэл ирлиз, хурлизийн цус их орсон хүмүүнтэй нийлбэл яах вэ? Ухаан муутай хэрнээ эр зоригтой тийм хүн төрөх үү? Ухаан муутай, яс сайтай төрлийн үрс мэдлэх боломжтой. Нэгэн үр өөр нэгэн ирлиз үртэй нийлбэл аль нэг нь дарагдана эсвэл давмгайлна. Эс бөгөөс бүр өөр шин хүчит үр мэдлэнэ. Алтан ургийнхан ясаач цусаач дээдэлж оршиж байна уу буурлаа? Махан биеэж эрдэм ухаанаач бүгдийг нь дээдлэнэ. Удам нь цэвэр явж байгаад дунд нь нэг л удаа ирлиз яс цус холилдоод дахиж холилдохгүй цэвэр явбал ирлиз яс цус хизээ дарагдах вэ буурлаа? Нэг удаа л ирлилд чихвэл яс нь тэр үеийг өнгөрмөгц дарагдаж харин цус болон удмын мэдээлэл нь эрчмийн эмхтэс дотроо байж л байна. Гэхдээ үе
хүчтэй давтагтан гарч ирж болно. Шалтгаан нь цаг үе, мөчлөг, нөхцөл бүрдэх, мөн тэгэх чухал хэрэгтэй бол илэрдэг. Жишээ нь нэг үр мэдлэгэд цуснд нь байсан хар улсын эрдмийн үйл хэрэг нь өнөө цагт хэрэгтэй бол гинэт гарч ирнэ. Цэвэршин гэж байхгүй юу буурлаа. Ингэхийн тулд маш олон үе хэрэгтэй. Үе дамжих тусам багасаад байна гэсэн үг буурлаа. Тийм ээ. Цусан сүнс. Цусан сүнсээр дамнаж хорвоод мэдлэх өөрийн чадвар эрдэм ухаан хийгээд арга биеийн хүч нь бууж ирэх болно. Цусан сүнс эхийн хөвлөд боожих, урагт, гол судас, цааш салаалан, бага судсууд үүсгэд эсвэл анхны зүрхлэхэнд зүрх үүсэх үед гих зэргээр хэд хэдэн үйл хэрэг мөчлөгдөөр бууж ирэх боломжтой. Энэ сүнс эцэг эхийн альж талаас бууж ирэх бөгөөд эртний сүнсүүд байх боломж өндөр. Цусаар дамнах мэдээллээ дахин сэргээх учгаар мэндэлж болно. Эцэг эхийн хоёр удмын мэдээллийг хэлхэн холбох үед тун ариун хүчрхэг мэдээллүүд бүрдвэл мянган жилийн өмнө хүмүүн дүрийг олж байсан их эрчим мэдээлэл, өргөн мэдлэг ухаатыг өвлөн буух чадaltaй сүнсүүд иргэн буух боломжтой. Цусан сүнс цусны судас хурч очих махан биеийн бүх хорон зайд байна. Зарим үрс сэвлэг дотор цусан сүнс ямар ч хамаагүй юм байна гэж ойлгоод яаж аав ээжийнхээ сэвлэгийг дуурайдаг юм бол гэж гайхаад байдаг. Өсний уугт байх булцууд эс гэж би энэ эс арсны 10 давхрах дотроос судсаар тижээгдэн үсийг ургуулдаг. Цусан сүнс хүмүүний махан биед тогтох ухаан тун бага. Байс хийгээд гарч махан биеийн урд хэсэгт, доод хэсэгт гих мэтээр наалдаад байдаг. Учир нь цуснд байх учиртай эрчим шим оршихуйдаа тэтгэхийн тулд гарч ороод өөрийн эрчим хэмнэн дутаад байгаа хэсэгт очиж эрчмээ өгөхөөр наалдаж байдаг юм. Хүүтэрхээр хөхрөөд дотгош халуунд хумигддаг. Цусан сүнс өөрийн хэм эрчимт үйлсээсээ улбаалаад томорч эсвэл жижигэрэн өөрчлөгддөг байна. Амин сүнстэй илүү ойр холбогдож тун ойролцоо үйл хэргийг дүүргэдэг. Цусны хэм өөрчлөлттэй буюу эгэл жирийн хэмтэй байсан цусны урсгал хэд өтгөрөх, хэд шингэрэх үед ойр ойрхон орж гардаг шүү. Энэ сүнсийг тэтгэхийн тулд нарны хийгээд бусад оршихуйдын галын эрчим, шүрэн улаан оддын эрчим тун ээлтэй байдаг. Байгаль дээрээс бол моддоос, гол мөрний хөвөө мандлын дээгүүр орших, чийг, уураас, түүнчлэн улаан шүрэн чулуунаас авч болно. Тэтгэж болох эрчмийн хамгийн том нь хүмүүний сэтгэл зүрхнийхээ угаас хайрлах, хайрын эрчим юм. Балчир үрсийн аман хайраас гарах үг биш, сэтгэлээс ундран гарах хайрын эрчим байдаг юм шүү. Хаалтан дотор бид дуулах явцад зүрхний цохилт хурдсаж байгааг нь мэдрэгдэв. Хаалтаагаад ингэж дуулах нь цусан сүнсний эрчим хэмнэл хөг аялгауны юм уу сэтгэл зүрхнээс ялгарах эрчим хэмнэлээр нэмэгдэж байгаагийн нэгэн илрэл болно. Энэ бол хамгийн том бөгөөд амар арга мөн. Тиймээс өдөр бүр цусан сүнсээ тэтгэн дэмнэж байх боломжтой. Ямар хантай болох, хідэн үр хүүхэдтэй болох гэгчлэн хүмүүний хувь тавилан 5 сүнсний тал бүрийн нэгдүүлсэн үйлсээр улбаалан эзэн сүнс нь буюу амин сүнсээр дамнуулдаг. Бусдыг хэрхэн хайрлаж байна вэ гэх хайрын мэдээллүүдийг цусан дотроос цусан сүнсний эрчмийн ширхэглэгээс унших боломжтой. Цусан сүнсний хит идэвхжлээс үүсэх өвчин. Цус задрахын эмгэгийн өвчин, цусны урсгал буюу даралт ихсэх гэх мэт орно. Цусан сүнсний эрчим хэмнэл багдах өвчнөд цус өтгөрөн багдах, даралт багдаж харвах, цусны эсийн дутагдал буюу улаан болон цагаан эсүүд багасах, шимт эсүүдийн буюу ялцсан эсийн дутагдал үүсэх,
зүрхний дутмагшил, хавхлагын буюу гурвалсан дөрвөлсөн саран хавлахууд дутмагшилт гэх мэт багтнаа. Цусан сүнс бүрэлдэн бий болж байхад эсвэл зүлхэнд зүрх үүсч байхад эсвэл цусан сүнс бийжих хүртэлх үеүүдэд их нь ямар нэгэн урхагшилт хүйлээр буюу тамхи татах, хүнд төрлийн агаартай орон зайд орших, цацраг эрчмийн гүн урсгалт эсвэл хар муу сүнсний тайрлагад өртөх, муу орон зайд орох зэрэг шалтгаанаар цус болон судасны төрлийн маш олон өвчнийг шинээр үүсгэх боломжтой. Дархлаа буюу махан биеийн хүч тэнхийг цусан сүнс хариуцдаг. Ясан сүнс энд холбоотойч цусан дотор дархлааны эсүүд үйлсээ дүүргэн оршдог учраас цусан сүнстэй илүү ихээр холбогддог. Дархлааны эсүүдийг бид дайчин эсүүд гэдэг. Амьсгалаар, хоол хүнсээр, зүсэгцэн хэсгээр орж ирсэн гадны биетийг устгаж байдаг хүчтэй энэ эсүүдийн эрчим химнэлийг тэнцвүүлэхийн тулд цусан сүнс илүү ихээр үйлээ дүүргдэг гэдгийг ямагт тунгаах хэрэгтэй. Дархлаа нь муу, бие нь султаад байна гэвэл цусан сүнсийг нь түлхүү шалгах юм байна тийм үү буурлаа. Тийм ээ, зарим үед ясан сүнсийг нь эхлэн заавал шалгах ухаан байх учиртайч цусан сүнс илүү холбоотой байна. Хүмүүн дайчин эсүүдээ хэрхэн тэтгэн аривтуулж болох вэ? Бэлэг ухаанаар яаж тэтгэж болох вэ өрс? Эр зоригийн тухай дуу дуулж дархлааны эсүүдийг нь хүчжүүлж байсан. Хөг барьж болно, дууны хүчээр итэвхтэй, итэвхгүй, тэнхээтэй, тэнхээгүй, эрчим химэн аривдана, сулдана, тоо нэгсэж багасна гэд олон янз болно. Энэ дайчин эсүүд докторгүйгаас хөр шороонд бууж ирээд хувирсан эрчмүүдээс хүчээ илүүтэй авдаг юм шүү. Түүнээс гадна дайж тэнгэрээс бүрт чон одон гэрээс чонсоос ялгарах эрчмээс хүртэл тэтгэгдэнэ. Бас хөвч тайгын ой эрчим сэргээх боломжтой. Зарим нь хүлцсэн мүс харцны усаар сэргээгдэж байхад галын хөхрөх төлөөс эрчим авдаг эсүүд бас бий. Цусан сүнсний хит аривдлын зовлонгуудаас хөөрөл ихтэй дэврүүн болно. Юм асуувал уулгамж болдог гэмтэй бөгөөд үүнийг хувирган ашиглаж болох ухаан бий шүү. Юм хум гуйх болохоор юм бүтээх үедээ энэ байдлыг ашиглаж болдог. Аривтахад цусны эргэлт хурдсан булчирхайтаас ялгарах шингэнүүдийг ихсэгдэг. Эмэгтэй хүмүүний хид хідэн залбий нөхрийнхөө цусан сүнсний эрчмийн ихтэл дээр хэрэгэ бүтээдэг. Эсвэл харцыг нь булаагаад дотроо тааламжтайж гаднаа тааламжгүй мэт дүр үзүүлдэг гэх мэтчлэн мих бий. Настай хүмүүсийг гинэт их баярлуулж, гуниглуулж айлгаж болохгүй. Учир нь цусан сүнсний хим гинэт хит өсөхөд махан биед шууд үйлчилж зүрхийг хүчтэйгээр цохилуулан цусны эргэлт хурдсаар зүрх ачааллаа дааж чадахгүй болж амиаж алдах аюултай байдаг шүү. Хит багтлын зовлонгууд өөртөө итгэлгүй болох, зориг нь мохох, зовирт хилэн буюу бухимдал, стресс үүснэ. Хоолны дуршил буурдаг эсвэл зогсгоо мэдэхгүй идэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хит идээд эсвэл хит идэхгүй байгаа хүмүүнийг цусан сүнсний эрчмээр нь тэнцвэржүүлэн барьж болох уу буурлаа? Болно. Нүдний гал нь унтарч, зүрхний галын хэмэнд хит багасчихдаг үрс бас байдаг тийм ээ. Ясан сүнсний гэмтлийн улмаас хүнд өөртөө итгэлгүй, зориггүй байдал үүсэх үү? Үүсэх нь том баха. Аль сүнсэнд хар муу сүнсний хорлол ирснээс амиа хорлоё гэсэн бодол үүсдэг вэ? Ухамсар бие дээр хорлол ирснээс болно. Аль сүнсний ухамсар бие вэ? Амин сүнснийх байх боломжтой. Энэ сүнстэй л усын хараал, нэхэл, барай, гисгэл хорлол холбогддог тийм ээ бурлаа. Цусан сүнсээр дамнаж лус твийн өвгдийн
бүхий л хил чимээнүүд гүрч байдаг. Тэгэхэр хариу нэхэл өргөл барьц гэх мэт лусын бүх холбоосууд цусан сүнстэй холбогдож болно. Цусан сүнс өөрөө усан махбодын эрчимтэй бөгөөд лустай илүүтэй холбогддог. Мөн дэлхийн ээжийн цус бол лус төв. Харин хүмүүний цусан сүнс бол усан махбод учир тэдний хооронд эрчим болон мэдээлэл сүлэлдэн дамнагддаг. Ясан сүнс савдгуудтай илүү холбоотой тийм ээ бурлаа. Тийм мөн махан сүнстэй ч холбоотой байдаг. Махан сүнс шим мандалтай илүү холбоотой юу бурлаа. Махан сүнс шим мандалтай эрчим химнэл нь бага холбогдсон шүү. Ясан сүнсээр дамнан өгдийн үүлийн шахаа, буух шахаа мэдрэгдэн. Ингэхдээ хамгийн ихэнд толгоо өвдөн, судсаар лугшиж жилээрхэн толгоо иргэн. Хэдхэн хоногийн өмнө өөр чи надаас энэ хоёр хос дээс нэг нь удмын мэдээлэл агуулж байхад шинээр үүсч буй нөгөө нь яаж эсрэг мэдээллийг бий болгодог юм бэ гэж асууж байж байсан. Цусан сүнс дотор агуулгадах мэдээллүүд хувилагдаж буй дээс дотор агуулгадаж түүн дээр ясан сүнсний мэдээлэл холбогдож байгаа юм. Шинээр үүсч буйд нь ясан сүнсний мэдээлэл ирэн сууж буй шүү. ДНХ-гээс ПНХ үүсгэд ПНХ рүү цусан сүнсний мэдээлэл очиж хувиргалд явагдсанаар ясан сүнсний мэдээлэл үүсч байгаа гэсэн үг үү бурлаа. Цусан сүнснээр дамнагдах мэдээлэл дээр шинээр эсрэгцэн үүсч буй нь ясан сүнсээр дамнагдах мэдээллүүд байна. Цусан сүнсээр илүүтэй эхийн талын буюу ээжийн ээж, ээжийн аавын аав, ээжийн аавын ээжийн гэх мэдээллүүд ихээр дамнагдах боломжтой. Цусан сүнсний мэдээлэл буюу өөр дээр байгаа цус өөр дээр нь шинээр үүсэн бий болж буй нь яс гэж тунгаах учигтай. Эсрэгцэн үүсч буй нь яс, үүсгэлүүд нь буй нь цус. ДНХ нь яс, ПНХ нь цус гэхээр ойлгохдох юм болов буурлаа. Тэгж өрөөсдгөж ойлгож болохгүй шүү. Цусан сүнс ямар дүртэй вэ бурлаа? Цусан сүнсний дүр эхийн талын дүрүүдтэй төстэй байдаг. Эсвэл эрт цагийн яг тэр дүрээрээ ирж болтгоо.